За интернет маркетинг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг бид нэр вебийн шинэ технологиуд гэсэн сэдвээр бэлтгэж байгаа. За энэ удаа мөн New Media Marketing Agency-гийн хөгжүүлэгч Амар Эрдэнэтэй уулзаад байна. За энэ удаа бид нар одоо үзэгчтэй ер нь л одоо вебийн ямар шинэ технологиуд гарч ирж байна. Тэр технологиуд нь хэрэглэгчид веб хэрэглэж байгаа хүмүүст болон веб хөгжүүлэгчид ер нь ямар даваа талууд үүсгэж байна гэдэг талаар ер нь бол мэдлэг өгье гэж зорьсон байгаа. Тэгэхээр веб хөгжүүлэгч хүний хувьд ер нь сүүлийн үед ямар шинэ технологиуд гарч ийнэ гэдэг талаас яриагаа эхлэе. За ер нь бол вебийг одоо хүн болгон мэдж байгаа кодчлын хэлүүдээр бичдэг. Тэгэхээр бол ер нь бол сүүлийн 3-4 жилд бол одоо жишээ нь кодчлын бидний хэрэглэдэг кодчтой хэлүүд одоо илүү хөгжөө сайжраад төвшин агсан гэж ярих юм уу те. Одоо нэг вершны илүү давуутай болсон гэдэг. Тэгээд биднэрт одоо ямар боломж олгосон бэ гэхээр ерөнхийдөө вебийг бид нэр хийхдээ одоо хууч болоод ямар нэг юм баригдаж хийдэг ч юм уу те. Хөдөлгөөнүүд зөвхөн одоо флашаар хийдэг. Анимашнуудад зөвхөн флашаар хийдэг. Тиймэрхүү тохиолдлууд гарч ирсэн л та. Тиймэрхүү боломжгүй зүйлүүд гэсэн үг л те. Боломжгүй зүйлүүдийг заавал юм флаш тийм өөр технологи ашиглаж хийх. Одоо болохоор энэ HTML5 CSS 3 гэдээ гараад ирсэн. Энэ бол нэлээд хөгжлийнхөө дунд үеэс дэше явж байна гэж хэлж болно л та. Нэлээд бүх хүмүүс энэ хэрэглэдэг мэддэг болсон. Одоо сүүлийн үед гарч байгаа ихэнх сайтууд HTML5 CSS 3-тэй гарч байгаа. Тэгээд энэ нь ямар давуу талтай гэхээр хамгийн одоо том давуу тал гэх юм бол одоо анимашн их боломжтой болсон. Тэр нь одоо юу гэсэн үг гэхээр бид нар одоо flash сайт, flash animation гэж ярьдаг шүү дээ. Тэднийг одоо халж хайсан гэж болно л доо. Тэгээд энэ ямар давуу талтай вэ гэхээр одоо гар утас болон iPad, iPhone дээр одоо flash-ыг таньдгүй. Бас нэг тэгж таньдгүй, хоёр болохоор амар удаан уншдаг ч юм ачаал ихтэй. Тиймээс тэднийг халсан. Тэгээд HTML5 CSS 3 ашигласнараа одоо flash animation-ыг хийх боломжтой бүх зүйлүүдийг хийж болно. Ер нь бол 100% тэр технологи гүйцэхгүй мах тэр нь бол тэр технологитой ерөнхийдөө ингээд дүүцүүц хэмжээний адилхан чанартай тэг хурдан уншдаг тиймэрхүү боломжуудыг биднэрт өгсөн байгаа л да. Тэгээд за хоёр дахь том технологи өөрчлөлт юм бол одоо смартфон, таблетууд гарч ирснээр одоо вебийн өргөн харагдах байдалд нэлээд анхаарал хандуулах шаардлага гарч байгаа юм л да. Тэгээд энэ нь болохоор хуучны сайтууд болохоор яг л нэг л өргөн өндөр одоо нэг сайтыг хийцэн бол одоо бүх мэдээлэл гар утсан дээр ч адилхан харагддаг, таблет дээр ч адилхан харагддаг. Тэгээд гар утсан дээр харах гэхээр ингээд томорчдөг. Ингээд хүмүүс одоо ингээд гүйлгэж харах хэрэгтэй болдог. Нэг мэдээг унших, нэг том сайт руу ороод нэг мэдээг уншихад ингээд гүйлгээл тэр ингээд бүх боломжлоо норч ингэж хар. Энэ бол амар түүхтэй. За таблетэн дээр бол яг тэгж амар гүйлэхгүй маа гэхэд бас нэг жижиг сүлээд фонд энт ингээд шахагдаад. Тэгээд тэр фонд ингээд яг үндсэн мэдээлэл олохын тулд томруулж уншдаг нэг тиймхүү одоо зовлон бэрхшээлүүд ч юм хэрэглэгчийн үүдэнд байсан. Энийг бол responsive design гэдэг одоо нэг шинээр сүүлийн үед нэлээд хүчтэй орж иж байгаа энэ хөө одоо технологи гэж яриа л да тий шийдсэн байгаа. Энэ болохоор яадаг технологи гэхээр тухайн хүний дэлгэцний одоо чинь ямар дэлгэцтэй юм байж болно шүү дээ. Том десктоп дээр сууж байгаа том монитортой юм байж болно. Ноутбук дээр сууж байгаа юм байж болно. Жижигхэн дэлгэцтэй дээ. Тэгээд таблет дээр утаснаас орж байгаа тиймэрхүү юмнууд дээр бүгдээр дээр нь яг нэг ижил хэмжээгээр илүү зэгцтэй харагдана гэсэн үг л дээ. Тэгээд энэ нь болохоор яг бүх сайтн дээр заавал тэгж их юм албатай гэж байгаа үгүй ш. Зүгээр л тухайн одоо сайтныхаа зорилгоос хамаарат манай сайтыг хэр их хүн утсаар үзэж байна. Одоо чинь бизнесмэнүүд зориулсан ч юм ингээд завгүй хүмүүс зориулсан бол аль болохоор сайтаа одоо гар утас таблетын юмыг заавал хийх хэрэгтэй гэсэн үг л дээ. Responsive design-аар ингээд чөлөөт уян хатан дизайнаар юм хийх хэрэгтэй. Тэгээ энэгээр хийлгэсний давуу тал гэвэл жишээ нэгт болохоор зүгээр одоо том сайт дуудажсансаа илүү хурдан уншина. Хоёрт бүх мэдээлүүдэд зэгцтэй харуулах боломжтой болгоно. Тэгээд гуравдугаарт гэвэл одоо жишээ нь ажиллагаа ч юм уу бус гар утсан тогтсон бүх юмнууд дээр нь хийж байгаа болохоор ямар ч тийм ингээд алдаа төрчлөлтөө байхгүй тэгж хийгдэж байгаа юм гэсэн үг л дээ. Одоо тэгээ бас нөгөө уншихад хурдан одоо харлахгүй ч гэдэг ч юм уу те. Уншихад хурдан байх. Тэгээд өөр ч одоо янз бүрийн түрүүн тэр нөө флаш юм уу гэж орлуулдаг болсон гэж хэлжсэн тийм. Өөр ямар тийм хэрэглэгчд хялбар
ямар технологи байгаа лээ. Тэр нөгөө Ajax гэдэг байгаа чинь технологи юу лээ? Ер нь Ajax бол тийм технологи яг энгийн хүмүүс тайлбарч байгаа болохоор би технологи гэж бүх юмнуудыг хэлэл явчихъя. Ер нь Ajax гэдэг бол яг үндсэн зорилго нь болохоор вебийг одоо за хурдан уншуулах гэж ойлгож байна. Энэ бол муудалтай, давуу талтай юмрхүү хоёр чанартай технологи л доо. Нэг талаар жишээ нь нэг яг Ajax-ын давуу тал гэдээ ярих юм бол жишээ нь нэг хүн сайт руу ороо холбоо өрхөнд дарахаар заавал тэр чигээр хуудасаар ачаалж байгаа нэг хуудсан дээр аваачдаг ш дахиж хуудас нь уншаад. Ajax-ын давуу тал гэвэл одоо чи тэр хүн холбоо өрх дээр дарахад зөвхөн тэр холбоо өрх форм ингээд наашаа ингээд томроод гараад ирдэг ч юм тий. Зөвхөн одоо жишээ нь нэг хуудсыг дахиж уншуулах байсан бол зөвхөн тэр холбоо өрх формыг наашаа татаад гаргаад ирнэ гэдэг чинь энэ бол нэг нөгөө тухайн амархан болчихж байгаа. Хэрэглээд амархан. Тэгээ хоёр сайтын ингээд ажиллагааг хурдан болгож байгаа. Нэг иймэрхүү давуу талууд юмуд одоо жижигхэн юм уу яг хэрэгцээтэй юм дээр ашиглаад ирүүл нэлээд ерөөхдөө зөв технологи болоод хоёр чинь. Бас хитрхи ингээд бүх юм Ajax-аар ингээд авч яана гэвэл энэ бол бас нэлээд хүндрэлтэй ч гэдэм юм уу те. Жохон чүчүүд удаа унших магадaltaй зүгээр сайтнаасаа. Тэгээд бас Google-ийн хайлтанд юу оновчгүй тийм бүх тохиолдол нэлээд байгаа л да. Гэтэ манай компани хэрэглэдэг Ajax-ийн хувьд бол яг бид нар энэ бүх давуу тал сул талуудыг одоо давуу талуудыг бүгдийг авч сул талуудыг бүгдийг орхиж явж байгаа гэсэн үг л дээ. Жишээ нь одоо хүмүүс бол юу Ajax сайтыг одоо Google-д ингээ крафтлагддаг хайлтын системд ерөөсө гарч ирдгүү гэж яриад байдаг. Саяхан хүртэл бас манай юмнуудаар тиймэрхүү буруу ойлголттой хүмүүс байсан байлаа. Одоо жишээ нь бид нар Facebook дээр энэ яаж яхад энэ танаа сайтууд хайлтнагээ баригддаг юм уу яад юм. Ajax ашигласан. Ajax технологи ашигласан. Тэгээ наад чи Google болохоор ингээд энд хэсэгдэхгүй байсан. Тиймэрхүү юмнууд ярьсан тэр уншижсэн би. Тэгээд бид нар бол яг энийг нацаага тэр доор нь хариу өгчээсэн л доо. Одоо жишээ нь энэ үгээр хайгаад үзэн манайх бүгд гарч ирж байгаа гэдэг. Ерөнхийдөө манай яг Mongolia гэдэг одоо контент менежмент систем дээр бол Ajax бол маш зөв. Тийм бүх яг ахнуудыг авч хайхнууд нь хайж ашигласан гэж зөвхөн ойлгож байна. Одоо ингээд вебийн хөгжил байгаа шүү дээ тий. Веб 1.0, 2.0 гээл тий. Эдний нэг гол ялгаануудыг ингээд товчхон тайлбарлаад өгөөч нэрээ. За яг веб 1.0 гэж бол яг тухайн үед бол баг веб 1.0 гэж ер нь байгаагүй л тий. Ерөнхийдөө веб л гэж явж байгаа шүү дээ л дээ. За. Бол яг веб динамик нэг болж ирж байгаа. За. Тэрийг үндсэндээ болохоор ч ингээд веб одоо ч нэг төвшин ахлаа гэдэг веб 2.0 гэж нэгцтэй баазтай. За. Тэгээд яг тэр веб 2.0 гэж гарч ирснээс болоод өмнөхүүд нь болохоор веб 1.0 гэж нэрлэхээс харахгүй ч юм те. Ирэх тийм хөгжлийн шатууд. Энэ шатууд нь болохоор технологитой амар холбоотой. Энэ бол технологи тэр вебийг хийж байгаа технологи хөгжих тусам хүмүүс ингээд вебээ сайжруулад веб дээр юмнууд одоо жишээ нь одоо веб 2.0 3.0 төвшин гэж ярих. Ерөнхийдөө бол яг за яг энгийн хүмүүс тараад веб 2.0 3.0 ингэж яшрах нэтворкуд бол цэвэр яг 2.0 уу тийм. Ерөнхийдөө тэгж л юм. Тэгээд тэглэгч вебээ бүтээгээд оролцоод эхэлчихэж байгаа гэдэг. Тэгээд яхаа веб ингээд 2.0-ын төвшин тэгээд гэх юм бол юу хүмүүс яг ингээд тухайн хэрэглэгчийг жоо ингээд хардаг болсон ч юм уу те. Бүх юмнууд ингээд хэрэглэгч рүү ингээд шахаад ингээд яваад байх биш. Аль болохоор нөгөө хэрэглэгчдийнхээ ингээд оролцуулж ингээд жишээ нэг хэрэглэгч ингээд юм хайгаад явцсан. Тэр чинь хайсан нэг сайт руу ороод бүтээгдэхүүн тайлаа шүү дээ. Дараа нь хүн ороод ирэхэд жишээ нь хажуу талдаа та ийм юм бүтээгдэхүүн ижилттэй бүтээгдэхүүн чи энд байж шүү. Хэрэглэгчдүүгээ илүү ингээд ойртуулж одоо жишээ нь хар үгээр хэлбэл хууч одоо яг төвчнийхээ сайт болохоор зүгээр л админ цаанасаа веб яаж хийгдсэн бэ? Тэгэл яг л хүмүүс тэрийг дагаж дүүрэж ашиглаж байна. Өөрсдөө нэг оролцох боломжгүй ч юм уу те. 2.0-ийн өрөөнд болохоор яг энэ болохоор хэрэглэгчтэй ингээд уялдаатай ингээд яваад байна. Цаашид одоо 3.0 гэж яригдаад байгаа. Тэр ямар хандлага байна вебийн тийм хөгжлийн хандлага байна. Яг 3.0 гэдгээр энэ спонсоргээ түрүүний ярьсан шүү дээ. Уян хатан дизайн. Иймэрхүү юмнууд орж ирээ. Ерөнхийдөө технологи талтай одоо бүр л хөгжөөд яваад байна гэсэн үг л дээ. Одоо чинь ингээд уян хатан болж ирнэ вебсайтууд нь. Тэгээд хэрэглэгчдийнхээ бол одоо минимал дизайн гэж бас яриад байна. Тэр лүү бас нэлээд шилжиж ерөнхийдөө хэрэглэгчдэд илүү амар анхаарсан. Хуучин бол зөвхөн өөрийнхөө сайтаа анхаарад сайтаа хүмүүст ингэж ашиглуулах гэж ингэж яадаг эсвэл одоо хүмүүстээ анхаарад хүмүүс ямар сайтыг ашиглах уу гэдэг тэр талаас нь ингэж бодож явж. Ер нь бол одоо ингэж вебийн цаашдаа ингэж хөгжил бол ерөнхийдөө ингэж тааварлшгүй
явж байгаа юм л да ер нь бол. Нэг блог дээр болохоор нөгөө одоо маш олон сошиал нэтворкүүд хөгжөө тэнд бас нэг маш их хэрэглэгч масс бий болчлоо. Тэнгүүд байгууллагын веб гэдэг бас нэг юм орон зай байгаа. Тэнгүүд байгууллагын веб болон сошиал нэтворкүүд хэрэглэгчд байгаа интернет орчинд байгаа тэр бүх захим орчинд байгаа вебүүд, сошиал нэтворкуудыг сайн одоо холбож, холиод тэгээ тэр дундаас нэг ийм тор нэхэд тэр тороороо ингээ хэрэглэгчдэг ингэж одоо заас барьж байгаа юм шиг хамхыг ер нь бол бас веб 3-ын. Тэгээ ер нь бол веб 3.0 ер нь бол одоо ингээд одоогийн хөгжлүүд чинь тэр чигээр нь веб 3.0 гэж хэлээлэн л та. Тэгэхээр энэ дээр бол одоо чинь 2-3 сарын дараа бас дахиад юу ч нэмэгдчихэж болно. Нөгөө хүмүүс нь одоо чи ингэж болт юм байна. Вебийг ашиглаад, сошиалыг ашиглаад ч юм уу иймэрхүү юмнууд юм байна. Жишээ нь одоо Facebook дээр тэр чигээр ингээд веб ингээд татаал оруулаад ирж штэ тий. Одоо чи веб Facebook дээр тэр чигээр нь ажилдаг. Иймэрхүү юмнууд ч одоо чинь бас 3.0-д ороод явчихна. Ерөнхийдөө ингээд бид нэр ингээд 3.0-ыг хэд хүртэл ингээд хөгжүүлж чадах нь. Тэгээд тэр хөгжлөөсөө дахиад нэг эсвэл дэлгэрэн нэлээд том хүсрэлт гараад ирэх юм бол тэрийг дахиад одоо веб 4.0 гэж нэрлэж боломжтой. Тиймэрхүү юмнууд. Одоо болохоор бол бид нар бол 3.0-ын төвшөнд бол юу хийж болоо л юм л гэсэн үг л дээ. Нэмж болж гин. Тэр хийдэгч яаж л тэр вебийг хөгжүүлж чадах нь гадныхаа яаж хөгжүүлж гин бид нар өөрсдөө тэрийг чи яаж хэрхэн зөв ашиглаж гин. Тиймэрхүү технологиудтай л ер нь ингээд зан харьц судалж хийж яаж тиймэрхүү вебийн төвшингүүд тодорхойлогдно гэсэн үг. Цаашдаа ер нь вебийн хөгжил одоо жоохон тийм хиймэл оюун ухаан тал руугаа ч юм уу те. Смарт технологиуд их хөгжиж байгаа шүү дээ. Хэрэглэгч магадгүй зүр веб руу оронгууд тэр хүний одоо өмнө нь одоо ямар мэдээ уншижсэнаас нь тэр нь анализ хийгээд уншдаг мэдээгийн санал болгодог ч юм уу, авдаг бүтээгдэхүүний санал болгодог ч юм уу. Жоохон тийм смартлаг болоод ер нь цаашаа тэгж хөгжих хандлага байгаа юу тий. Тий, ер нь бол энэ бол бүрэн боломжтой л доо. Жишээ нь Google гээд бидний ашигладаг хайлтын систем байна. За би энэ хайлтын системийг ашиглаад өдөрт одоо өөрт хэрэгцээтэй гэж бүхэл юм олж байна. Тэгэхэд яг энэ бол бүрэн боломжтой л доо. Тэгээд би бас өөр нэг сайт л байхад одоо Google-ийн жишээ миний хайжсан нэг сүүлийн нэг 2-3 сарын архивыг аваад ч юм уу те. Зөвхөн надад зориулж тэр сайт өөрчлөгдөх боломжтой. Жишээ нь би одоо нэг олон одоо бүтээгдэхүүнтэй сайт төлөө гэж бодлоо. Би сүүлийн одоо 2-3 сар зөвхөн ингээд ном ч юм уу утас сонирхож явсан. Тэгээ нэг сайт руу ороход тэр сайтад утас гэр ахгүйгээр бүхэл төрлийн бараа тавьж болно. Тэгэхээр тэр сайт зөвхөн нүүр утасныхаа одоо мэдээ бүх юмнуудыг одоо наад зөвхөн миний хайлтын үр дүнгээс аваад утас хайж ирсэн үү, утас хэдэн хувьтай хайсан. Одоо чи тэр сайтанд байгаа юмнууд одоо бүтээгдэхүүнүүдээр хайж ирсэн үү гэж ингээд өөрөө ухаалгаар ингээд тооцоолоод тэгээд надад зөвхөн тэр одоо хайж байгаа юмнууд ингээд гаргаж ирэх боломжтой. Тиймэрхүү технологи. Одоо энэ бол тиймэрхүү байдлаар болно гэх нэг хэрэгэлцээд ер нь утгагүй бах тоо үүрэл тийм хэлбэр болоо. Ингээд веб хөгжүүлдэг хүний хувьд одоо ингээд вебүүд тийм ээ маркетеруудад компаниуд ингээд борлуулалтаа өсгөхийг хүсэж байгаа интернет орчны хэрэглэгчдэд илүү ойр авахыг хүсэж байгаа тэр маркетингийн менежерүүдэд захирлуудад сайн веб ер нь яаж тус болдог гэж боддог вэ ер нь? За ер нь бол гадны жишгийг хараад байхад юу л да компанигуу ч юм уу эсвэл за нэг жижиг ингээд стартап компаниуд болохоор хамгийн бага зардлаар ашиг олох боломж нь болохоор яг веб гэдэг зүйлээр л ирэхэд болж байгаа. Тэгвэл одоо чинь телевизийн сурталчилгаа бас нэлээд том ингээ хөрөнгө маркетингийн төсөвтэй орох жижиг төсөв орж хоорондоо угсаа нэлээд том юутай шүү дээ тий. Буцаж орлого олох. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ сайт вебсайтыг бол нэлээд тийм түлхүү ашигладаг. Гадаадын стартап компаниуд одоо Монгол ч гэсэн яг тэгж ашиглаж ирж байна. Тэгээд эднэрт болохоор нэг тулгардаг бас зарим нэг талууд гэх юм бол ерөөдөө тэр сайтаа яаж хүн таниулах вэ гэдэг. Ингээд асуудал ямар ч сайтаа хийлэгчтэй бүх юмуд оруулчлаа. Тэгээд хүмүүст ингээд хүрэх гэхлээр ингээд яг ингээд за одоо гадуур юм тараах ч юм уу тиймэрхүүгээр агийн өгцөө бас зардал мөнгөөр тэрэн дээрээ гатчихад байдаг. Тэгээд энэ дээр бол одоо сошиал сувгуудыг яг одоо веб 3.0 гэдэг байгаа ингээд бүх юмнууд ингээд базаад тэр сайт руу ингээд хандуул яг тэр зарчмыг бол ашиглах хэрэгтэй л дээ. Тэгэхээр ямар ч сошиал хүмүүс одоо вебсайт үзэхээсээ илүүгээр одоо вебсайтыг үзэхдээ хүмүүс жоох ингээд үзчихээн ингээд жоох ингээд албатаад ингээд юм хайж байгаа юм шиг үздэг. Одоо сошиалууд бол зөв чөлөө зөвөр фан гэж үздэг. Тэгэхээр тэн дээр болохоор вебсайт дээр 10 минут өнгөрөөсөн, сошиал дээр 10 минутын өнгөрөөсөн энэ хоёр бол ингээд маш ингээд нөгөө үндэ болохоор сошиал дээр болохоор бүр амар дуртай тийм нэг дуртай өнгөрөөгөл
Тэр хооронд нь болохоор яг тэр вебсайтаа таниулах мэдээллүүдээ сошиалоор ингээд маш ухаалгаар зөв яваадах хэрэгтэй. Эсвэл тэгэхгүй одоо нэг хүн үдчих байнга зараар ингээд бөмбөгтүүл ингээд явчихсан бол тэр чинь бас нөгөө хүндээ нөгөө компанид ч нөгөө хүндээ нөгөө залхахаар та ажил болоод эхэлж байна. Гэтэ энийг бас зараар бөмбөгтүүл муу гэж хэлж байгаа юм шиг. Энийг яг тохируулах тийм зүгээр тохируулах тийм. Яг уу нэг байнга бөмбөгтнө гэдэг чинь яг нөгөө зүгээр ингээд нэг цаа далд ухамсарт нэг дараа нь сонсоход нэг арай ойрхон сонсогддог. Тиймэрхүү хэмжээнд болох чинь. Гэхдээ нөгөө хүн болохоор туан сайтнаас залхах чинь. Одоо тэгээ unsubscribe гэдэг чинь энэ сайтны яаж байгаа мэдээг үзүүлэхгүй гэдэг. Нэг тиймэрхүүгээр. Тэгэхээр ерөнхийдөө тэр шинэ гарч ирж байгаа тэр сайтуудыг одоо бусдад түгээхийн тулд одоо тэр сошиалууд нэлээд сайн ашиглаж, ерөнхийдөө сошиал дизайн дээр өөртөөхөө веб контентн дээр нэлээд анхаарч тэгж хийх хэрэгтэй. Тэгээд бас нөө контентын асуудал бол угаасаа хаанаал анх веб эхлэхдээ л чухал байсан. Контентээ сайн бичгээд, контентыг найруулга тиймэрхүү зүйлүүдээр нэлээд сайн биш. Тэгээд хайлтандаа нэлээд нөхөрцөг болгож өг гэж. Зөвлөмөр юм. Тэгэж л зөвлөмөр. За баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлгийнхаа дараагийн зочноор New Media Marketing Agency-гийн захин уус хөгжүүлэлтийн хэлтсийн дараа болтгоотой уулзнаа. Интернет маркетинг нэвтрүүлгийн энэ дугаарыг вебийн шинэ технологиуд гэсэн сэдвээр бэлтгэж байгаа. Тэгээд New Media Marketing Agency-гийн веб технологийн веб хөгжүүлэлтийн хэлтсийн дараа болтгоотой уулзаад байна. Тэгээд сүүлийн үед ер нь вебийн технологиуд ямар шинэ технологиуд гарч ирж байна. Тэр талаар манай үзэгчдэд мэдээлэл өгөөч. За веб гэдэг нь одоо бидний өдөр тутмын амьдрал салшгүй нэг үнэтэй байн хамт явдаг нэг зүйл болж хувирсан байна. Ингэснээр бид нэр өөрсдийгөө хүн танилцуулахдаа зөвхөн нэр усаа хэлээд зогсох биш бас вебээр тийм ээ. Байгууллага энэ төр бүгд таныг захин орчинд ингэж төлөөлдөг хэрэгсэл болж хувирсан. Энэ учраас хүмүүс яалтчгүй зайлшгүйгээр энийг бас чухалж авч үзүүлсэн. За тэгээд орчин үеийн технологиудаас гэх юм бол responsive одоо жишээл бидний амьдралд ингээд таблет гар утаснууд ихээр орж ирж байна тийм ээ. Бидний бас гарт байнга явж яадаг болсон. Тэгэхээр зөвхөн компьютерийн ард суугаад интернетээр аялах биш. Бид нар өөрсдийнхөө цахим портабл буюу зөөрийн хэрэгслүүдээс хандах олон тийм хэрэгцээ шаардлага гарч ирж байгаа. Тэрэнд уялдсан вебийн хөгжүүлэлт гэдэг зүйл гарч ирж байна. Үүнийг бид нар responsive гэж нэрлэдэг байгаа. Responsive web design гэж. Энэ нь болохоор бид нар гар утсаараа таблетнаас ороход яг л өөрийнхөө хэлбэр хэмжээг алдахгүйгээр тийм ээ. Бүх өөрийгөө хүргэх ёстой мэдээллүүдийг хэрэглэгчдэд хүргэж чадхаар тийм байдлаар зохион байгуулж дизайн хийхийг хэлж байгаа юм л да. Тийм. За тэгээд энэ үүнээс гадна бас яг хэрэглэгчдэд бас ороход илүү үзэмжтэй, өнгө үзэмжтэй байлгах, мөн унших хүнийг бас хүлээлгээд байхааргүй тийм ээ. Унших бүх өгөгдлүүдэд оновчтойгоо зохион байгуулах тал дээр бид нар бас Ajax гэдэг технологи ашигладаг гэсэн. Энэ технологи нь яадаг вэ гэхээр бүх өгөгдлүүдийг одоо энгийнээр тайлбарлах юм бол эхлээд хууль ачаалахад дуудсан байжгаад цуглуулсан байжгаад яг хэрэгтэй өгөгдлүүдэд хэрэглэж хүсэх бүртэн тухайгаар нь хэсэгчлэн өгөхийг хэлж байгаа юм л да. Ингэснээр дизайны бас өргөн боломжууд нээгддэг. Өвтэйхэн байдлаар хэрэглэгчд мэдээлэл яаж ингээ уян хатан байдлаар нэг пакет алга болоод дараагийн мэдээлэл гарч ирэх биш. Тэр хоорондын шилжилт хөдөлгөөн тэр зүйлүүдийг уян хатан байдлаар нэг л зүйл үзээд байгаа юм шиг тийм урсах байдлаар танилцуулахад бас энэ их нөлөөлдөг. Одоо вебийн одоо хөгжил ер нь цаашаага чиг хандлагаар нь ямар болж хөгжиж байна? Ер нь интернет сугалж байгаа өгөгдлүүд бол одоо хасрах болж байгаа. Бид нэр ингээд технологиж байгаа ерөн үед. Тийм учраас бид нэр өмнө нь бол өгөгдлүүдээ байнга ингээд замбрааг хадгалаад байсан. Одоо энэ айгүй их давхардалтай тийм. Энд нэг хүн өөрийнхөө юмыг интернет нэг клипийг байрлуулсан байгаа. Нөгөө газар яг ижилхэн клипийг байрлуулсан байх шиг. Тэр нь олон саяар татагддаг. Ингээд ирэхээр өгөгдлийн давхардал үүсэхгүй. Бид нар нөөцөө үр ашиг багтаагаар зарцуулж байгаа гэсэн үг л дээ. Үүнийг шийдэхээр ингээд cloud гэж технологиуд нэвтэрч эхэлж байна. Энэ бол ерөөсөө өгөгдлийг гол үндсэн зүйл нь өгөгдлийг давхардуулахгүй байх. Нэг газар төвлөрүүлэх, тэр нь л олон хүмүүс энэ дөрөөс нь тал бүрээс нь хандах тийм боломжийг олгодог. Тэгэхээр бүх вебүүд маань cloud чиглэл рүү хандж эхэлж байгаа. Тэгэхээр энэ бас үйл ажиллагаатайгаа уялдаад яадаг вэ гэхээр хэрвээ биднэрт нэг видео шеэрлдэг сайт, үнэхээр сайн сайт байх юм бол
бид нэр дахиад тийм сайт хийх хэрэг байхгүй гэсэн үг л дээ. Ингээд үзэх юм бол бид нарт YouTube байхад үнэтэй адилхан үйл ажиллагаатай тийм сайт энэ төр хийгээд байх шаардлага байхгүй болж байна гэсэн. Тэгэхээр бүх сайтууд өөрийн гэсэн үйл ажиллагаараа дагнаад өөрийн гэсэн үйл ажиллагаа явуулдаг болчихж байгаа. Ингээд ирэхээр өгөгдлийн давхарлал гэдэг. Нэрээ cloud-ийн талаар нэрийг тодруулъя гэж бодож байсан байхгүй. Одоо ингээд cloud дээр одоо сервер ч юм уу хостинг хийнэ гэж тэнгүүд зарим нэг хүмүүс болохоор нэг хэрэгэлцдэг байхгүй. Одоо яг наача одоо яг аюулгүй ажиллагаа, нууцлалын баталгаа талаас ч юм уу тий. Одоо бид нар cloud дээр суурилаа санхүүгийн програм гэдэг хөгжүүлчлээ гэхэд зарим нь тэрнэр ээлжиж явах жишээтэй ч юм уу тий. Тэгэхээр яг нөгөө cloud технологийн талаар ер нь тэрний яг тэр яагаад баталгаатай байдгийг ч юм уу тэр талаар илүү нөө хэрэглэгчд мэдээлэл өгч байна. Cloud server гэдэг маань яг ямар ялгаатай юм гэхэлэр cloud гэдэг үйл гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр олон талаас нь ханддаг нэг их усүртэй л гэсэн үг. Тэгэхээр бид нэр жишээлбэл нэг вебийг байрлууллаа гэж үзэх юм бол cloud server дээр байрлууллаа гэж үзэх юм бол тэр бол нэг газар л байрламжтай. Олон газар хуваагдаж байрладаг гэсэн үг. Веб нь энд хуулагдаж байрлахгүйгээр нэг газар цөмтэй. Тэгээд бид нэр хандах бүр тэрийг хэр хүн хаанаас хандж байгааг нь байршлаар нь ч юм уу эсвэл хандж байгаа төхөөрөмж өөрөн ч юм уу хуваагаад ижил багцаар нь тэр хүнд зориулж үйлчлэгийг үзүүлдэг тэрийг хэлж байгаа. Жишээлбэл одоо манайх cloud server дээр веб байрлууллаа гэхэд хэрвээ та Америкээс хандж байгаа бол Америк серверээс нь дуудаж ажилладаг. Хэрвээ та Японоос бол Японы серверээс нь ажилладаг гэх мэтчлэн ингээд салбар үрт нь яг тухайн хэрэглэгчид зориулж үйлчлэг үзүүлэх боломжтой байдаг гэсэн. Ингэснээрээ илүү хурдан, илүү даваа талтай болдог. Нууц нөгөө аюулгүй баталгаа талаас ямар вэ? Баталгаа талаас болохоор ингээд хүмүүс олон талаас нь хандах боломжтой байна гэдэг нь тэр зүйл рүү бүгдээрээ нэг хүний юм зүйл рүү бус нь хандах боломжтой гэсэн үг шүү дээ. Хамгааллын хувьд бас л хуучин серверүүдтэйгээ адилхан хамгааллын хувьд төв шийдэгдсэн байдаг. Давуу тал гэдэг нь болохоор бусад серверээс давуу талтай гэсэн үг ш. Ямар ч байсан хуучин сервертэй адилхан хэмжээнд нууц хамгаалалт нь шийдэгдсэн. Тэгэхээр нэг л дундаа юмтай байгаад гэж ойлгох бос зүгээр л энэ надад зориулж үйлчлэг үзүүлдэг сервер юм аа гэж ойлгох юм. Одоо зүгээр яг байгууллагууд ч гэсэн нөгөө өөртөө сервертэй болно гэж нэг компьютер авчирч юм ингээл нэг өрөөндөө тавиал тэгэл ингээл нэг юу гэдэг тий. Cloud байгууллага дотор нэг компьютер заах ч юм уу сервер заах энэ хоёр хоорондоо ямар хөө ялгаа нь юу вэ? За энэ бол нэгдүгээр хамгийн том ялгаа нь үйл ажиллагааных нь хөнгөвчлөх байдал нь байна. Ингээл өөрсдөө сервер зохион байгуулад ингээд байна гэдэг бол өдөр тутмын маш их ажиллагаа шаарддаг. Тэр серверийг унгаахгүй байх, тэр серверийг зөв зохион байгуулах тал дээр заавал мэрэгжлийн оролцоо, мэрэгчлэлтэн хүний оролцоо шаардлагатай болдог. Тэгэхээр нэг байгууллага тэр хүнд зориулаад заавал нэг хүн салинжуулна тийм ээ. Нэг дор хаяж нэг хүн салинжуулах ч юм уу. Тийм асуудал гарч ирдэг л дээ. Тэгээд тэр хүн бас сайн мэрэгчлэлтэн байх хэрэгтэй гэх мэтлэн. Тэгэхээр cloud болохоор биднэрт болохоор тэр ажлыг мань бидний өмнөөс хийж өгнө. Тэр серверийг тэр cloud-ыг хариуцж байгаа корпорац хариуцаж үйл ажиллагаа зохистой үйл ажиллагааг байнга хангаж байна. Тэр бидний зөвхөн тэнд өгдлөө байршуулаад тэр нэг хандах одоо бус тэр нэг менеж хийх цагаа бусад бас нэг хүмүүстэй үйлчлүүлэгч нартаа илүү зарцуулах тэр боломжийг нээж өгч байгаа. Тэгэхээр бид нэр бусдаас нэг үйлчлэгээ аваад тэр үйлчлэгээ бус хүмүүс өргөх нь бидний цагийг бол хамаагүй хэмнэж байгаа. Тийм даваа тал. Одоо бид нар өөрсдийнхөө веб удирж байгаа систем, санхүүгийн системүүдийг ч юм уу cloud дээр байрлуулж байгаа шүү дээ. Ямар cloud-ыг манайх сонгож үйлчлүүлдэг вэ? Манайх одоо Rackspace гэж Америкийн серверийг ашигладаг. Энэ нь болохоор дэлхийд нэр хүн дээр болон аюулгүй ажиллагаа тийм байдлаараа хоёрт ордог гэж үздэг. Энэ серверийг ашигладаг. Үүнийг бол маш том олон үндэстэн дамсан корпорациуд ашигладаг. Adobe гэх мэт энэ серверийг ашиглаж байгаа. Энэ болохоор хурдны хувьд бол маш өндрийн дээр бүх аюулгүй нууцлал баталгаануудыг маш өндөр түвшинд хангасан тийм серверийг байрлуулдаг. Энэ дээр бол манай үйлчлүүлэгчид бол санаа зовох ямар ч шаардлага байхгүй. Бид өөрсдөө зохион байгуулдаг бүс үүнийг бол дэлхийд тэргүүлэгч компани үүний ажиллагааг хангадаг учраас 100% итгэлтэй байж болохоор тийм зэрэг. За баярлалаа.